Юу бацхан үүд бэ? За өнөөдөр маш чухал сэдв болох яаж cinematic өнгө тавих вэ? Гэхдээ амархнаар өнгөний талаар бичлэг хийгээгүй амар удсан болохоор сүүл 1 сард бичлэг хийсэн. Тэрнээс хойш одоо ингээд 8 сар дуусж байна. Энэ хугацаанд яг юу олж мэдсэн бэ гэдгийг та хэд апдейтлаад дахиад нэг харуулчихъя. Rectal 109 юу тий? Color Space Transform яаж хийдэг гэдгийг бол харуулна. Leopard дээр авсан дүрсээ яаж өнгийн тавьснаа бас харуулъя. Лайк, шеэр хийгээрэй. Subscribe хийгээрэй. Өнгө яаж тавьд юм бэ те? Өнгийг яагаад cinematic гэдэг юм? Тэгэхээр cinematic гэдэг маань ерөөхдөө одоо л те кино шиг кинотой адилтгаж гаргаж байгаа өнгө болгоныг ер нь cinematic гэж би бол ойлгодог. Cinematic өнгийг амархнаар яаж тавих юм бэ те? Яг хөө colorist бол байгаа. Colorist бол өнгийг бол яаж тавиад байгаа. Гэхдээ амархнаар амарчлаад хангуйчлоод ер нь хамгийн одоо basic юм нь юу гэдэг юм бэ гэдэг нь бол та бүхэнд харуулъя. Ер нь бол нэг амархаар байгаа. Film emulation ашиглах. Film emulation ашигласнаар одоо тухайн өнгөө илүү амьд, илүү тийм filmic-тэй, илүү cinematic, илүү гоё харуулна. Би бол парк дээр одоо шинэ парк гэдэг ба шүү дээ. Rio парк гэдэг Атла дөрвөөр бол нэлээд явж байгаад тэгээд бол дүрснүүдээ бол түүгээд тэгээд бүгднийг нь бол Instagram дээр бол түүгээд оруулсан байгаа. Энэ moments гэдэг одоо нэг тусгай жижигхэн original content гэх юм да. Тэр moments-ууд орж хараагүй бол ороод хараарай, лайк дараарай. За тэгээд шинэ үзэж байгаа хүмүүс байгаа ах мэдээж намайг одод гэдэг. Би контент бүтээгч, видеографер. Тэгээд ерөөхдөө бол өмнө илүү сонирхолтой. Фриланс хийгээд бол ерөөхдөө 2 жил болж байна. Тэгээд ерөөхдөө одоо энэ channel дээр өнгөний талаарх бүх өөрийнхөө ойлгож авсан хэрэгтэй tips and tricks-уудыг ер нь оруулах гэж бодож байгаа. Олон юм уушгүйгээр зүгээр за бичлэг рүү орцгоё. Миний DaVinci болохоор студио вершн учраас арай давуу талтай. Тэгээд хүмүүс аягүй их асуусан. Ер нь яагаад студийн free version байх ч яагаад студио ашиглаад байгаа. Нэгдүгээрт плагинууд ихтэй, хоёрдугаарт илүү их контролдох одоо юг өгдөг. Тэгээд одоо тэгтээ миний энэ ярих гэж байгаа зүйлсийг ер нь бол free дээр нь ихэнх нь бол хийж болно. Тэгэхээр их амар санаа зовлтгүй. Free version дээр ч бас хангалттай энийг ашиглаад явчих болно гэсэн үг. За окей. За эхний дүрс. За дүрсээ сонгоцгоё. За энэ бол тэ нэг юм яг хүүхдийн талбай орчим баавгатай баавгаагаа ингээ голлоод субжектлцсан юм дүрс байна. Энэ дүрсийг авахдаа би яагаад ингэж авсан бэ гэхлээр хойтлын тэр одоо нарны гэрлийг backlight болгож ашиглаад тий баавганы хойноос нь гоё ингэж rim light болж өгсөн. Тэгээд ерөнхий уртлаас нь ингэ авсан байгаа надад их composition-ыг таалагдсан учраас яг ингэж авсан. Тэгээд хажуугаар нь жижиг сажигтай деталууд ургамал мод тэр одоо тэр барилга байгууламжтай тэгээд тэрийн хүүхдүүд бас тоглож ийн гол нь бас хүүхдүүд те энэ чинь хүүхдийн тоглоомын талбай учраас ер нь л хүүхдүүд бас нэгэн байх хэвээр. Ерөнхийдөө яаж олон хүүхд оруулах вэ гэж бодож байгаад нэлийн хаашилж аваад линзээ 28 руугаа тулгаж байгаа л тэгэл as wide as possible юу авсан. Окей. Дүрсээ бол ингэж авсан. Тэгээ Adla 4 дээр Slog 3 дээр log profile дээр авсан. Adla 4-ийн Slog 3-нд бол ер нь бол хамгийн шилдэг нь энэ Slog 3, Slog 2 гээд амар олон юм яриад байгаа. Гэхдээ зүгээр ер нь бол logger л бичих юм гэсэн. Logger бичих юм бол тий энгийн одоо дефолт өнгөөр нь бичснээс илүү саарл гарна. Гэхдээ саарлаа буцаагаад амьдруулад ингээд өнгө тавихад бол илүү их одоо дататай байдаг. Тэгэхээр бид хамаагүй одоо ажиллах том цар хүрэхтэй байх шүү. Тэгэхээр ер нь бол лог дээр бичлэг авч явах нь зөв шүү. Тэгээд лог дээр бичлэг авах нь бас нэг юм нь юу вэ гэхээр лог дээр авч байгаа тохиолдолд ер нь noise агих гарч ирдэг. Гэхдээ noise-ыг би энэ тухайн одоо зураг авахныхаа гэрэлтүүлгийн стапаас хамаарад ер нь янз янзаар авдаг гэсэн. Гол нь гэрэлтүүлэх сайтай авах хэрэгтэй. Гадаа авсан учраас надад бол ямар ч асуудал байхгүй. Хаяада дотор авахаар слогоор бичихлээр аюу их noise гарч ирээд байдаг. Тэгээ тэрийн дараа нэг пост production дээр янзлах гээл компьютер гацаал бөө юм болт. Тэгэхээр ер нь бол гэрэлтүүлэх сайтай гэж л ер нь log profiler авчээ.
Тэгээ Sony ч гэсэн бас ингээд өөртөө ISO бас ингээд аштайхан нэмж өгдөг болохоор ер нь тэр тал дээр жоохон давталтай гэх юм уу? Бусад камерууд бас. За тийм байна. Log profile-аар бичгээд угаасаа нэг ганц том асуудал нь ер нь тэр л гээд. Бид нэр за окей. Дүрсээ ер нь бол ингээд load хийсэн байгаа. За ингээд бүр 0 руу наваачих тий. Манай дүрс маань log profile дээр сав саарлын гарч ирж байгаа. Яагаад log-оор авт юм бэ? Түрүүн тайлбарсан тий. За окей. Color space transform гэж хийчих тий. За окей. Хамгийн түрүүнд бид нэр яах вэ? Бид нэр color space transform хийх хэрэгтэй. За энэ юу юм бэ гэхлээр ихэд нь тэгээ ерхийн нэгдсэн юм одоо өнгөний стандартад одоо логос авчирчаа гэсэн. За окей. Хувирган тэ ер нь бол одоо номоор зүүрлэх юм бол одоо буддаг зориултын номоо аваад тэгээд ингээд дэлгээд будахад бэлэн болгож байгаа гэсэн үг. За тэгээд тэрийг яаж хийх вэ гэхээр энэ color space transform гэдэг юм type гарч ирнэ тий. Энэчнээсээ ингээд бичээд оруулаад за тэгээд бид нэр ямар профайл дээр авснаа ер нь бол ихлэ оруулчихж байгаа. За бид нэр би болохоор Sony-гийн S-Gamut3C1 гэдэг color space-ийг камер дээр тохируулж агаад S-Log3-аараа бичсэн. За миний камерын тохиолдолд бол S-Log3 хамгийн шилдэг нь S-Log2 HLG гэж зөндөө олон профайлууд байгаа. Picture profile гэдэг хэсэгтэр юм бол байдаг. За окей. Тэгээд output color space дээрээ хэвлээ. Энэ болохоор юу руу хувируулах гэж байгаа гэдгийг сонгох хэрэгтэй. Input дээр юу гэсэн бэ гэхээр бид нэр юугаар авснаа бичээд output дээр болохоор юу руу хувирах гэж байгаа гэдгийг бичих хэрэгтэй. Одооний энэ тохиолдолд хэдүүлээ яг энгийн default өөрийнх нь камераар авсан өнгөөр нь харуулах гэж хичээх учраас тэрийг нь юу гэж хэлдэг вэ гэхээр rectal on Zeus гэж хэлдэг юм аа. Rectal on Zeus гэдэг нөгөө нэг өнгөний релүүтээр аяг яваад идэг шүү дээ. Эхлээд log явснаа дараа нь log S-Log3 гэж явснаа дараа нь rectal on Zeus гэдэг дараа нь final graded гэж явдаг нэг юм релүүд идэг шүү дээ. Би ч гэсэн тэгж хийж ирсэн. Яг тэрэн шиг эхлээд хамгийн наацхийн өөрийнх нь камер дээр авсан өнгөөрөө л ер нь хэдүүлээ хувиргаад үзчих тий. Тэрнээсээ цаашаага өөрсдөө хүснээрээ ер нь бодож болно гэсэн үг. За тэгэхээр rectal on Zeus руу яаж оруулах юм бэ гэхээр input-ийг бол оруулсан бид нар тий. За тэгээд output-ийг оруулахдаа rectal on Zeus гэдгээ сонгоно. За тэгээд color space-ээ сонгосныхаа дараа gamma дээр болохоор gamma 2.4 гэдээ оруулчихна. За gamma 2.4 нь бидний дүрсийг арай илүү одоо яг зөв болгодог гэх юм уу? Одоо вебсайт болон одоо веб дээр байршуулж байгаа бүх өнгөний ерөөхдөө gamma-нуудыг бол 2.4 дээр л ер нь сошиал медиа дээр оруулдаг gamma-нуудыг 2.4 дээр хийдэг учраас энийг даах хэрэгтэй. За окей. Бүгд гэж. За окей. Rectal on Zeus gamma 2.4 руугаа оруулчих юм бол манай дүрс маань ер нь анхны шатны одоо бид нэр color одоо юу гэх юм өнгө оруулсан гэсэн. Өөрийнх нь камер дээр авсан өнгө. За энэгээр заяа яаж болох вэ гэхээр хэрвээ чи тий одоо нэг за окей чиний видеограф байлаа гэж бодъё заяа. Чи чамд ингээд дөнгөж ажилдаа орчоод ингээд бэж хийсэн чи. За маа гэдэг. Баахан логоор авсан дүрс өгсөн. Чи тэгээд өнгө тавьж чадахгүй. Тэгээд чамаг өнгө тавьгээд идэг. Тэгээд чи яах вэ? Окей. Би damage-ийг оруулаад тий color space transform хамгийн ихэнд хийчих юм байна. Тэгээд тэрнээсээ цаашаа ингээд өөрчлөлтүүдээ хийгээд явах юм байна гэдгээл ер нь сандах хэрэгтэй байхгүй. За хамаагүй хугацаанд тэмэлттэй. Зарим тохиолдолд хүмүүс ер нь rectal on Zeus руу н оруулчаад энд гэхдээ rectal on Zeus руу оруулчаад шууд экспортлоод хүмүүстэй клиенттай ч юм уу ингээд бичлэг гараад өгчдөг. Энэ бол маш залхуу бөгөөд маш хамгийн хурдан арга зам. Энээс хурдан арга зам гэж бол ер нь бол байхгүй. Тэгээ Premiere Pro дээр ч ялгаагүй, DaVinci дээр ч ялгаагүй энэ хоёулаа байдаг. Premiere Pro дээр болохоор тусдаа нэг тохиргоо оруулж агаад rectal on Zeus руу хөрвүүлэх гэдэг бол тохиргоо байдаг. DaVinci дээр болохоор color space transform ашиглаад шууд хөрвүүлчих чад. За ингээд ер нь бол хагас ажиллаа бол хийсэн шүү одоо. Одоо цаашаа ер нь яах вэ те? Окей, би ингээд rectal on Zeus болсон илүү гоё болгомоор шүү дээ. За окей, өнөөдөр өөрчлөё. За Alt-ийг дарах юм бол шинэ одоо node нээж байгаа. Энэ node өөрөө бид нар одоо layer гэсэн үг шүү дээ. Нэг тохиргоогоо нэг нүдэнд ингээд node-нд
За би нүд ярьчих. За ер нь бол нүднүүдэд ингээд хуваагаад хийчихдээ юм аа. Нэг тохиргоон дээр нэг юм. Гэхдээ нэг тохиргоон дээр бүх юм бол бас үржиж болно. Гэхдээ бид нэр аль систем нь арай илүү зүг бэ гэхлээр тий нэг тодорхой хуваарлсан нүдэнд нэг л тохиргоо. Тэгээд цаашаа олон тохиргоонууд орох тусам бид нарт арай илүү амар болно гэсэн. Нэг газараа бүх ингээд юмудаа зэрэг хийчихлээр бидний одоо нэг цаашлаад явах өнгө маань илүү одоо хязгаарлагдмал болчихно гэсэн. Одоо тэр тохиргоон дээр чинь тэр одоо зөвхөн өөртөө л тэд нар чинь ингээд ер нь янзлагдчихж байгаа л гэсэн үг байхгүй. Тусад нь хийх юм бол тий тусад нь хийх юм бол эн чинь тусдаа яг нэг нэгээр нь ингэж өөрчлөх илүү одоо давуу талтай гэсэн. За окей. Энийга CST гэж нэрлэжээ. Color Space Transform гэсэн үг. Энийгээ болохоор Exposure гэдэг нэрлэжээ. Энийгээ Contrast гэдэг нэрлэжээ. Тэгээд цаашаа энийгээ болохоор White Balance гэдэг нэрлэжээ. Энэ хоёрын байрыг солино. Байрын солихдоо зүгээр ингээл зүгэл явчихна гэсэн үг. За энэ тэгээд ер нь бол харах юм бол нэг аалзны тор шиг те эхлэлийн цэг, төгсгөлийн цэг гэж байгаа. Input, output. Тэгээд эдгээр бүгдээрээ хоорондоо бие биентэй холбоотой. Бүгднгийнх нь дараалал нь бас бие биентэйгээ ер нь бол нэгт холбоотой байдаг гэсэн. За white balance, exposure, тэгээд contrast тэгээд эцсийн цэг рүү орж байгаа. За окей. За ингээд энэ замбаарлаад байх юм бол шууд clean up гэдэг арч байгаа дүүр ин автоматар гоё зэгцрээд өгчдөг юм аа. За тэгээд бид нэр white balance-аа бол ер нь бол тохиолаа. White balance-аа тохируулна гэдэг нь юу гэж юм бэ гэхээр те бид нар тодорхой одоо Kelvin нэг камерны settings дээр white balance тохиулж авдаг шиг те бүх гэрэлнүүд өөрөөсөө гэсэн white balance-тэй камерны тохиргооч гэсэн өөрийнхөө white balance-аар бичиж авдаг. За миний тохиргоо болохоор 5600 байгаа. Тэгээд мэдээч те дүрсээ харж агаад ер нь бол color correction-ы хамгийн энгийн ойлголт white balance-аар тохируулах те. Бидний дүрс хүүтэн өнгөтэй авсан юм уу? Шар өнгөтэй одоо дулаан өнгөтэй авсан юм уу гэдэр бид нар мэддэггүй шүү дээ. Тийм учраас бид нар white balance-аар тохируулна. Тэрийгээ ер нь бол автоматар ингээд авто white balance гэж тохируулчих болно. Гэхдээ энэ бас нэлээд жоох юм асуудалтай. Одоо манай дүрс маань те хэрэг таад гарч ивэл ингээд хөнгөн нэг тийм жоох юм сонирн болчихдээ. Тэгэхээр ер нь бол авто дээр би бол авахыг бол зөвлөхгүй. Буцаагаад өөрийнхөө нь авчихлаа reset ингээд дараал орчин гэсэн үг. Тэгэхээр хэвлээ white balance энэ дээр ер нь бол нүдэн баримжаагаар тохируулна гэсэн. Шар болчих юм бол бас нэг өөр болчихно. Цэнхэр болчих юм бол бас нэг бичлэгний өнгө асж байгаа өөрчлөлтөн. Тийм учраас тий бид нар темпер нь бага зэрэг warm одоо зуны өнгө хэмжиндээ нэг жоохон warm байх хэрэгтэй шүү дээ. Warm л орлоо гэсэн үг. За тэгээд ер нь бол нэг 10 арвтаар хөдөлж явдаг. Тэг би нэг ерөхийн нэг 350 орчим байлгаад тэгээд одоо нохон өнгийн жоохон ерөн magenta руу орлоод өгч тий. Яагаад magenta руу ягаан л оруулж байгаа юм бэ гэхээр одоо манай Sony-гийн дүрс маань өөрөө ер нь бол айгуу тийм ногоон дуртай гэх юм уу? Rover бичгээр л Sony-ны дүрс санаасаа нэг тийм ногоон өнгөтэй гарч ирээд байдаг. Тэрийг нь колористууд бол ер нь бол янзалдаг. Заавалчгүй. Ялангуяа DSLR А73, А74 тий А67, 64 тэгдэг эдгээр бол ер нь бол тэр ногоон өнгө ер нь давмгайлцсан байдаг. Тэрийн жоохон засаад өгчгöd ер нь бол энгийн color correction бас тий арсны тон ч гэсэн ер нь бол хайгуу гоё болоод ирдэг. Тэг Canon дээр яг логоор авсан, Sony-ны дээр логоор авсан ингээд хоёр дүрсийг харьцуулаад үзэнгүү яалчгүй Sony ногоон мэдэх байхгүй. Окей, white balance-а ерөөхдөө бол ингээд temp tint хоёр тохируулчлаа. За. Тэгээд scope харах юм бол те color correction маань ерөөхийн одоо ингээд 3 өнгө маань ер нь жигд нэг хэвийн бийж ивэл одоо нэг хэмэнд бийж явах юм бол гэх юм уу. Color correction маань арай зүв болсон гэсэн. Тэгтээ бид нэр те бичлэгнийхаа зорилгоос хамаарат ер нь бол шар өнгийг арай нэмж өгч байгаа. Тэгэхээр энэ бол ерөөхдөө хангалттай тийш доошоо ер нь бол явж болно гэсэн үг.
Тэгээд exposure-оо хэдүүлээ багасгаад тий. Ер нь бол дээшээгээ ингээд scope хараад дээшээгээ орсон байх юм бол ер нь exposure маань гагцсан байна гэсэн. Тэгэхээр бидний авж байгаа тэр одоо энэ тийм bright part-ууд маань тий одоо энэ бидний авсан энэ их гэрэлтэй хэсгүүд маань ер нь бол одоо деталя датагаа алдаад байна гэсэн. Бид нар тэр датагаа алдах эсгүй бид нэр айл болох их датаг агуулж ийж манай өнгө маань арай илүү зөв тодорч гарч ирнэ гэсэн. Дата алдсан байхыг харахад их амархан тий. Скоп шалгана. Скоп маань бол дээшийг бол хангалттай гагцсан байна. За дата алдчихъя. Энэ 1023-аас дээшээ болчихлоо ер нь бол датагаа алдаад бүр гагцсан байна гэсэн. Гагцсан гэж ярьдаг байхгүй. 128 дээр бас доотлын хэмжээс нь ер нь бол барьж ивэл зүгээр. Би ерөөхдөө яаж барьдаг гэхээр ерөөхдөө нэг 896-аас 128-ийн хооронд л ер нь ингээд бариад авчдээ. Зарим хүмүүс болохоор ингээд нэг юм бүр юм low юутай одоо point-оос эхэлж барьдаг гэх юм уу. 640-оос доош нь зөвхөн барьж явдаг ч хүмүүс байна. 800-аар барьдаг ч хүмүүс байна. 1000-аарч барьдаг хүмүүс байна. Дээшээ гахуулдаг ч хүмүүс байна. Энд гэхдээ яг хувь үнэ л яг бас preference. Яг ийм их хэвээр ангистай гэсэн юм бол баг. За окей. Гэтэ деталь одоо датаг бол одоо дүрсээ харахад хэцүү хэмжээний тэгж алдаж болохгүй. Тэгэхэд бол ерөөхий одоо суур техник бол ашиглах хэрэгтэй тий. За нэг ингэсгээд доошлуулж. За тэгээд за нэг хасах 30 хасах 25-ийн хооронд юм уу? Би яагаад энэ lift gamma gain эдрээр ер нь бол дүрсээ янзлахгүйгээр энэ HDR гэдэг хэсэг рүү ороод ийшээгээ оруулаад байгаа гэхэлэр HDR хэсэг маань манай одоо юг одоо логоос нь одоо камерны settings өөрчилж байгаа юм шиг өөрчилдөг гэх юм уу? Арай илүү наривчилсан байдаг учраас ер нь бол энийг ашиглах нь зөв. Энэ бас мундаг хүмүүсийн одоо ашигладаг бас техникүүдийн нэг. За тэгээд энэ дээр тоогоо өгөх ч аюулгүй амар те. Хасах нэг гэхээр нэг f-stop багсах чинь гэсэн. Одоо f чинь 2.8 байлаа гэж бодох тий. 3.5, 4, тэгээд 5.6 гэдэг ингэ явдаг шүү дээ. Нэг тодорхой тоонуудтай. Тэрэн шигээ ижилхэн би ер нь бол f басгаж байна л гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээр нэмэхээр бол шууд нэмэх нэг гэдээ оруулчихна. Хасахаар бол хасах нэг гэдээ оруулчих. Би нэг f-stop-оор доошлуулчих гэсэн. За би ерөөхдөө нэг 800 эд дээр бол аваачаад тавьчих. Тэгээд контраст. Окей. Контраст яах вэ? Контраст гэж юу юм? Контраст гэдэг маань одоо тэр бүх датаны тий сүүдэр болон тэр гэрэлний харьцаа ширдэг тий. Тэр харьцааг ер нь тохируулах нь яг зөв одоо өнгөний эхлэл суур гэх юм уу? Бүх бичлэгэнд контраст, white balance, энэ exposure энэ гурыг бол primaries гэж ярьдаг тий. Яг энэ гурван тулгын чулууг ер нь заавалчгүй янзалдаг. Энэнгүүгээр энийг янзлахгүйгээр цаашаа бол явна гэж бол байхгүй. Энийг бол зоолттой мэдэх ёстой, камерын дээр ч байдаг, тий. Энэ гурав бол яг зоолттой ашиглаад сурч байгаа. Контрастыг би яаж янзлах вэ гэхээр би ерөөхдөө S curve болгочдөг. За S curve гэж юу ч юм бэ гэхээр одоо cinematic дүрсийг одоо contrast ratio нь ерөөхдөө бол бүгднгийнх нь бүх одоо cinematic бүх одоо киноны өнгөнүүд ер нь бол S curve барих гэж бас хичээдэг гэсэн. S curve гэдэг нь одоо яагаад S curve вэ гэхээр одоо энэ нэг шугам байгаа шүү дээ. Энд чинь манай контрастны ерөнхий шугам баггүй. Энийгээ доошлуулвал ингээл бүх юмаа бас ингээд давхар өөрчлөлт явж байна гэсэн. За энэ curve-н дээр S үсэг шиг ер нь бол байршуулнаа гэсэн үг. За энэ Premiere Pro дээр ч гэсэн бас байдаг. Энэ editable spline-ыг оруулаад хэрвээ ингээд өөрчлөх юм бол ер нь бол бас жоохон эвгүй орж ирээд байдаг талтай. Бас ингэ хангалттай 100% гоё орж ирэхгүй. Энд болохоор highlight хэсэг байна, тий. Энд болохоор mid tone хэсэг байна. Энд болохоор shadow хэсэг байна. Тэгэхээр бид нэр ер нь бол энэ шугамаараа л ер нь бүх юмаа бас янзлж болно гэсэн үг. Exposure болон одоо тэр контрастны бүх сүүдэр гэрлээ ер нь тааруулаад янзлж болдог гэсэн үг. Ихэнх хүмүүс бас энэ схемийг харж агаад өөрсдийнхөө юмнуудаа янзлаад өөрөөлгөд авч болдог гэсэн үг. Би яагаад ингэж хийх дурггүй вэ гэхээр ер нь бол тий
цаанаас нь юм автоматик юм смут гоё ингээд ээс үсэх шиг болдгоо. Заавал ч нэг тодорхой хэмжээний тий алдаа оноотой ингэж сонио орж ирдэг учраас би яадаг вэ гэхээр би editable spline хасаагаад дээр нэг дагаад тэгээд арай илүү смут тавьчихдаг гэсэн. За ингээд харангууд манай S curve маань тий гоё ороод өгсөн байна. S үсэг шиг орцсон байна. Тэгээд дүрсэн харангууд хамаагүй гэр болж байгааз. Яг тэгэхээр бид нар ингээд дүрсээ илүү задлаад өгч байгаа гэсэн. Scope харах юм бол манай дүрс маань өмнө юм байсан. Одоо юм болж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо өнгөнүүдийг задлж өгөх нь манай контрастны гол үүрэг байдгаа гэсэн. Контрастаа ер нь бол ашиглаад сурчих юм бол өнгө тавихын ер нь баг ихэнх хувь нь бас контраст авчдаг. Тэгэхээр контрастаа зөв тавьж сурах хэрэгтэй. Cinematic болохын тулд S curve ашиглаарай. За окей. Энд гэхдээ баг бүх бичлэгэн дээр биш яг тухайн одоо гэрэлтүүлэгний ер нь бол онцлогоос л ер нь хамаардаг л та. Миний энэ гадааны шотн дээр бол ягаад S curve бас ингэж шууд гоё орж ирнэ гэхээр нэгт гэрэл ихтэй байна. Хоёр shadow сайн хадгалж авсан байна. Highlight тэгээ shadow аль алийг ингээ сайн зураг авалтаа ингээ аштайхан хийж зөв ингээд параметртэй хийцэн учраас тий бидний S curve маань бас зөв болж байна гэсэн. Заримдаа энийг жоохон татхад л шууд өнгөний мэдээлэл алдагдчих эхэлдэг байхгүй. Тэгэхээр зураг авалтан дээр ер нь бол сайн анхаарал авчвал S curve маань бас дайггүй хурдан орчно гэсэн үг. Тэгээд энэ нь ер нь бол оролдож явах тэгээд ер нь ойлгоч тийм дөө. Бид хэлсэн те энэ дээдлийн хэсэг маань highlight, гол хэсэг маань mid tone, тэгээд энэ доотлын хэсэг маань ер нь shadow-ыг хариуцдаг гэсэн үг. За тэгээд би дээд талаас нь ер нь бол гахуулахгүй тулд те жоохон доошоо татаад доотлоос нь сүүдэр рүү оруулахгүй тулд ингээ жоохон татаад өгчдөг юм л хангалттай гоё дүрс гараад ирчихсэн. За тэгэл ерөөхдөө нэг ийм хэдэн үндсэн техникийг ашиглаад тий хамгийн ихний ээлжний өнгөө ер нь бол cinematic өнгөө амархан ингэж тавьж гинэ гэсэн. Бид нэр өнгөө тавихдаа илүү их дата ер нь бол янзалж ийж бид нэр өнгөө сайн одоо задлж чадна гэсэн үг тий. Өнгөө задлахыг би тайлбарласан шүү дээ. Яаж илүү задлах юм бэ гэхээр илүү том орон зайд ажиллаж хийж бид нэр өнгөө илүү задлж чадна тийм үү. Тэгэхээр бид нэр хувирахтаа бид нар шууд Sony S-Log 3-аас Rectal 700 руу оруулж исэн бол одоо болохоор задлахтаа бүр илүү том цар хүрээнд ер нь бол янзалж эхлэх төр суурийг тавьж өгнө гэсэн. За энийг юу яриад байгаа юм бэ гэхээр би та нарт тайлбарлая заяа. Окей. Юу ч гэсэн өдрөө ингээд ойртуулчих. Тэгээд энэний дараа дахиж нэг нode нэгээд color space transform хийгээд тэгээд энийгээ CST out гэж нэрлэжээ. За энэ дээр болохоор CST in гэд нэрлэж. За окей. Энэ тохиолдолд яаж байгаа гэхээр бид нэр color space-ээрээ орохдоо тий input-ээ болохоор S-Log 3-аас ороод output-ээ DaVinci White gamut руу нь бол оруулна гэсэн. DaVinci White gamut тэгээд gamma нь DaVinci Intermediate гэдэг gamma дээр оруулж байгаа. За тэгэхээр энэ яагаад DaVinci White gamut руу бид нар оруулж байгаа гэхээр одоо илүү том цар хүрээтэй талбай дээр бид нар ажиллаж хийж илүү их одоо ногоо тарина тий. Яг тэрнтэй ижилхэн бид нар өнгөө сайн заахын тулд арай илүү том дата ихтэй талбар дээр color space дээр хийж бид нар өнгөө арай илүү наривчлалтай сайн тавьж чадна гэсэн. Окей. CST out дээр болохоор бид нар тий ялгаагүй буцаагаад гарахтаа Rectal 709 сургаал гарах хэрэгтэй гэсэн. За окей. DaVinci White gamut тэгээд DaVinci Intermediate-тэй сонгоод color space нь тий input gamma 2 ингээд яг өмнөхийнхөө энэ хоёрын шигээ сонгож өгөөд output руугаа буцаагаад нөгөө нэг ихэнд байсан тий Rectal 709 gamma 2.4 руу оруулаад өгнө гэсэн. За окей. Энд гэхдээ ямар ч ялгаагүй дүрс гарч ирж байгааз өмнөх байсантайгаа тийм. Гэхдээ бид нэр арай илүү задлаад өгч байгаа гэсэн. Тэгээд энэ яг энэ хоёр color space-ийн гол болж байгаа бүх юм бидэрт задаргаанд орж байгаа гэсэн. Тийм учраас яг дараалал нь чухал байна. Тийм учраас эхэндээ color space in-ээ хийгээд сүүлд нь color space out-аа хийдэг учиртай байхгүй. Тэгэхээр энэ дарааллыг
сайн цээжлэхгүй бол дараа нь өнгө тавихад чинь ямарваа нэг асуудал үүсгэнэ. Хамаг юм бас энээс болцсон байж магадгүй байхгүй. Би ч гэсэн анх өнгө тавьж байхдаа айгүйх энэ дараалал төр ингээд ойлгохгүй байсан. Яагаад ингэж заавалчгүй дараалалаараа байх хэрэгтэй гэдэг тий. Зүр хамаа намайг угсч ялдаг гэл. Гэтэ яалтчгүй одоо голд нь байж ч бид нар яг зөв системд ажиллаж байгаа юм л тэ. Тэгээд тэрнээсээ хойшоо ингээд бүх үйлчлүүд нь ер нь бол хамаагаад явчихна гэсэн. За окей. Тэгээд CSD-гээс цаашлаад white balance-ыг тохируулж гин, warm-л оруулсан, exposure тохируулж гин. Бид нэр арай exposure нь бол буулгасан тий. Highlight-ыг аварсан. Тэгээд contrast-аас оруулж чинь тий. Contrast-а бид нар бас тодорхой хэмжээний тэр гоё тэр juicy яг тэр тий S curve гэдэг юмнуудаар оруулсан байгаа. За тэгээд киноны өнгөнүүд рүү яаж юу н оруултыг яаж одоо color correction зөв хийгээд байгаа ч гэсэн ингээ тий filmic тэр гоё ногоон тэр гоё зинхэр өнгөнүүдийг оранж тэл өнгөнүүдийг яаж гаргах юм бэ гэхэлэр ер нь бол film emulsion ашиглаж гаргадаг. Film emulsion гэдэг нь тий ер нь бол filmic өнгөнүүдийг одоо тэд нар чинь хальсан дээр бичдэг байсан. Тэр хальсан дэх агуулсан байсан тэр одоо бүх чанаруудыг ер нь бол film emulation агуулад өнгийг нь яг гаргаж өгдөг гэсэн үг. Тэр film emulation-ы тусламжтайгаар яг одоо колористууд те мэрэгчлийн хүмүүс одоо тэр дээр үед хийдэг байсан кинонуудын өнгөнүүдийг одоо хүртэл стил ашиглаад ингээл яг тэр өнгөөрөө илүү сайжрал илүү ингээд технологийн юугаар advancement-ээр ингээд цаашлаад яваад байгаа. Тэгэхээр ерхий суурь нь бол яг ижлэх юм. Биднэрт яг DaVinci цаанаас нь билээх ингээд маяг гэд ашиглаа гэд өгсөн ингээд бэлэн фильм лүкнүүд байгаа. Тэгэхээр тэр фильм лүкнүүдийг ашиглах хэрэгтэй. За окей. Color space transform хийгээд film look-ээ ер нь бол лат болгож ашиглана гэсэн. За энэ болохоор DaVinci дээр байдаг өөрийнх нь film look-нууд. Тэгээд ингээд маш олон латнууд бол байна. Лат гэж юу юм бэ те? Лат гэдэг нь одоо арай одоо хэлбэрчлээд ярих юм бол Instagram-ын фильтр л гэсэн. Ер нь одоо бид нэр тавьсан өнгөн дээр шууд фильтр тавиал яг тэр хүсэж байгаа өнгөө шууд амархан тэгээд цагийн тэмдэлттэй хурдан аргаар ер нь бол хийчихэж байгаа. DaVinci-д өөрт нь латнууд байдаг. Тэр латнуудыг ашиглаад бид нар film look-ыг маш амархан гаргаж болно гэсэн. За тэгээд энэ film look-ыг шууд ингээд зөөгөө тавьчихлаа. Нode үсгээ зөөгөө тавьчихлаа. Энэ одоо маш тийм контраст өндөртэй ер нь бол буруу орсон байна. Яагаад буруу орж байна? Яагаад гэвэл film өнгөнүүд өөрсдийн гэсэн гамман дээр ажилладаг. Энэ маш чухал хэсэг. Rectal 109 байлгадаараа байлгана. Гаммагаас ойлгохдоо Cineon film log гэдэг гаммаг оруулж өгнө гэсэн. За тэгэх юм бол манай одоо энэ film emulation маань тий арай зөв контрасттай гамма дүү орж өгч байгаа гэсэн. Тэгэхээр энийг битгий мартай бай. За film log ашиглах болгондоо заавалчгүй Cineon film logo яг өөрт нь таарсан тэр гамман дээр л тааруулж ашиглана гэсэн. Энийг бас маш их колористууд юу нь бол ашигладаг. Өөрсдийнх нь DaVinci-ийн film look-ээр нь ашиглаад арай өөрчлөөд ингээд өөрийнхөө ингээд уртай өнгө болгоод ингээд ер нь бол color grade бодоод явцдаг гэсэн. Бидний тохиолдолд болохоор ер нь бол гаммагаа бол зөв тохируулж сурчлаа. Film look-өө оруулсан байна. Манай footage маань айгу аштайхан харагдчихээн те. Maybe жоохон white балансаа жоохон өөрчлөөл тэгэл хангалттай ер нь бол ихний ээлжинд маш гоё юм filmic, warm, тийм nostalgic юм гоё өнгө оруулж өгч байгаа. Энэ дээр бас маш олон өөр юм латнууд бол байна. За жишээлбэл одоо энэ Fuji film-ний те Fuji-гийн өнгөнд дуртай хүмүүс бас байж болно шүү дээ те. Fuji-гийн өнгөнүүд бас арай өөр яг тухайн одоо тэр хальсныхаа чанарыг агуулсан байдаг учраас энэ болгон хоорондоо жоох өөр гэсэн. За энэ Fuji film D55 гэж юм, D65 гэж юм, D60 гэж юм. За энэ Fuji film-ийн арт D гэдэг байгаа нь яг юу ямар очиртай юм бэ гэхэлэр одоо нэг D-гээ зүгээр нэг хальс гэж ойлгочих зөө. Тэгээд энэ хальс нь өөр ингэсэн бас жижигхэн жоох өөрчлөлттэй гэсэн. Тэгэхээр харин өөр хөлбөр гэсэн. Одоо тэр хальсны. Тэгэхээр одоо D55, D60, D65 хоорондоо жоох өөр өнгөтэй байна. Гэхдээ
үндсэн нөгөө нэг бейс болох те Fujifilm Kodak гэдэг бейс маань ер нь бол film emulation маань бол байж байгаа гэсэн. Миний тохиолдолд бол ер нь янз бүр. Би хаяа Fujifilm-ыг ашиглах тууштай, хаяа би Kodak-ыг ашигладаг. Ихэнх тохиолдолд би ер нь бол Kodak-аа л барьж явдаг. Тэгэхээр надад аль сток нь арай их таалагдсан юм гэхлээр ер нь бол Kodak 2383-ийн D55 гэдэг film emulation арай илүү таалагддаг гэх юм уу. За энэ emulation-ыг ч гэсэн одоо том мундаг колористууд тий артистууд music video хийдэг хүмүүс ер нь бол бүгд ашиглаад эхэлсэн байна. Монголд ч гэсэн тэр тусмаа. Тэгэхээр хэдүүлээ бас ер нь бол энэ Kodak ашиглаад явчих юм бол бид нарт арай илүү одоо нүдэнд тассан гоё өнгөнүүд гарч ирнэ гэх юм уу. За хэдүүлээ дахиад өөр хит хитэн дүрс бас ингэж одоо энэ ашигласан байгаа юмнуудаа өөрчилж үзье л дээ. Жишээлбэл одоо энэ дүрсээ хэдүүлээ аваад шинэ version нэгээд тэгээд reset хийчих. За окей. Тэгээд энэ дүрснүүдээ бид нар амар олон дүрстэй шүү дээ. Яаж бүгднгийн зэрэг одоо copy paste хийж авах вэ гэдэг нь уус амар амархан. Яг л бид нар Microsoft Word, Excel дээр copy paste хийдэг шиг л өнгөн дээрээ дарлаа, Ctrl C-гээ дарлаа. Өнгө тавих дүрстэн дээрээ очлоо. Ctrl V. Одоо энэ бидний одоо энэ гарцсан байгаа энэ систем, энэ node системээ бид нар шууд хуулаад өөр дүрстэн дээр тавьж байгаа гэсэн. Тэгээд энтэйгээ ижилхэн тий бусад бүх одоо юмуд дээр ер нь бол зэрэг ингээд өнгөнүүдэд тавиа авчиж болно гэсэн. Хэрвээ 2 3-ыг бүгднийг зэрэг одоо будмаар авах юм бол тий энэ хоёроо зүгээр shift ч ингэж дараал энэ дээрээ дарлаа, нөгөөх дээр shift-ээр дарлаа. Хоёулаа ингээ multiple сонгогдчихно. Тэгэл control paste. Хоёулаа ингээ өнгөтэй болсон бооз. За энэ мэтчлэн ер нь бол одоо colorist хүмүүс ер нь тий яа өнгөө бол ингэж тавьдаг. Ерхий амар энгийнээр хэлэхэд зэ. Өнгөө тавилаа. Бусад дүрснүүд рүү орлоо. Тэр өнгөнүүд дээр бас copy paste хийлээ. За тэгээд тухайн дүрсэн дээр тий арай өөр одоо стаптай өөр локейшн дээр дүрснүүд байвал бүгднийг ингээ нэгээр нь одоо ингээ жоохон янзлаад явдаг гэсэн. Одоо энэ тийм учраас бид нөгөө нөөдүүдээс салгаж хийсэн шүү дээ. Бүгднийг нэг дор хавуулахгүйгээр олон юм янзлахын тулд. За тэгээд энэ дээрээ тэгэл жижиг сажиг white balance-аа тохируулж болж юм. Exposure-оос жоохон тохируулж болж юм. За энэ дээр жоохон exposure-ын юм white balance-аас ингээл гоё илүү хүүтэн ч юм уу тий илүү warm болгож өгөөд. Тэгээд энэ дээрээ контрастаа бас тий хэрэв bright авах юм бол контрастыг багасгаад shadow-ыг арай бага авах юм бол жоохон их shadow-ыг их байгаад авах юм бол жоохон багасгаж өгөөл тий. Жоохон гэрэл нэмэгдүүлээд ч. За ингэсгээд ер нь бол одоо тухайн дүрс болгон дээрээ хувийн тохиргоонууд хийгээл тэгэл ерхэд нь бол бид нэр color grading хамгийн ихний одоо simple step-д бол хийцэн байна гэсэн. Тэгэхээр та өнгөний талаар дахиад илүү их ер нь мэдхийг хүсвэл намайг follow хийгээд share дараарай.